Монгол Ардын намаас Монгол Улсын их хурлын сонгуульд Баянгор аймагт нэр дэвшигчдийн сурталчилгаа өнөөдөр нартай хуртай эхэллээ. Баянгор аймгийн хувьд 3 мандаттай. Улсын их хурлын энэ удаагийн сонгуулийн хамгийн гал авалцах тойргуудын нэгнэнд тооцогдож байгаа билээ. Аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд төв болон ойролцоох сумдаас зөвхөн энэхүү арга хэмжээнд оролцож, Улсын их хурлын сонгуульд нэр дэвшиж байгаа 3 болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байгаа 41 шижигсэн залуусаа дэмжгээр иргэд цугларч, улсын баяр наадмаас дутгааргүй өргөн дэлгэр үйл ажиллагаа боллоо. Өнөөдөр ард түмний эрүүл мэндийн асуудал ихд ороодлоо. Өдөрт 7 хүн элэгний хор товдраар нас орж байна. Элэг бүтэн Монгол, эрүүл Монгол хүний төлөө Монгол Ардын нам сонгуулийн мөрийг хөтөлбөрөөр чиглүүлж байна. Эрх баригчдын алдаатай авилгалтай бодлогын уршгаар 2011 онд 17.3% өсч байсан Монголын эдийн засаг өнөөдөр гасхуулж унлаа. Валютын нөөц гасхууллаа. Монгол улс өрийн гүн ангал руу орлоо. Төсвийн алдагдал өрийн дарамт нэмэгдэж 2016 онд 2.6 их найт төгрөгийг гадаад дотоод зээлийн үндсэн төлбөр төлөхөр байна. 2.6 их найт гэдэг бол Монголын ард түмэнд энэ сая төгрөгийг жил болгон олох хэмжээний мөнгө. 2.6 их найт төгрөг гэдэг бол мянган цэцэрлэг Монгол улсын жил 3 сая малыг л хүүнд төлж байгаа. Хүүгийн төлбөр төлж байгаа ийм өрийн ангал руу авчирчаад байна. Монгол орноо туурах тусгаарлсан улс байж, боловсралтай, эрүүл өссөн үрдсэн хүн амтай, хөдөө аж ахуйн үйлдвэрийн орон болгосон, хүн ардтаа хувийн өмчтэй байх эрхчлөлөө олгосон, их өөрчлөлтийн ачааны хөндийг үүрсэн, игнэнд нь 30 шахан жил болсон Монгол Ардын намын их орноо хөгжүүлж, хүн ардынхаа амьдралыг шинжлэх ухаанч, нүүдэлчний соёлын онцлогт суурилсан бодлого үйл ажиллагаагаар дээшлүүлэх хөтөлбөрийг дэмжиж сонголтоо хийхийг та бүхэнд уриалж байна. Шинэ бүтээн байгуулалтынхаа үр шимийг хонгор нутгийн зан олондоо хүртэнэ. Энэ мэт олон зорилт хэрэгжүүлэхэд миний мэдлэг туршлагаас гадна надад өндөр мэрэгшиж бэлтгэгдсэн хамтран ажиллах баг байгааг та бүхэн харж байгаа болохоор ажил үйлс ямар ч эргэлзэх зүйлгүй бүтэх болно гэдгийг би батлан хэлье. Би замч тавьсан, эрчим хүчний шугамж татаж явсан Эгэл ардын хүүхэд. Гэхдээ би соёлын төв байтугай сүрлэг өндөр хоролдуудыг нийслэл хотдоо барьсан хөө. Суманд кино театр байтугай уул тэгшилж дэлхийн хэмжээний цанын бааз эх орондоо байгуулагдсан хөө. Би ноос ноолуурын боловсруулах үйлдвэр байгуулахад тухай ноолуур сүлжиж дэлхийн зах зээлд Монголын нэрийг гаргасан Баян хонгорын хүүхдээ. Баян хонгор нутгаар яаж хөгжүүлэхээ өнгөрсөн 3 жил Баян хонгор аймгийн төвд амьдрахтаа тарих зүрх сэтгэлтэй төлөвлөжсөн байгаа. Хэлэх хамархан хийхийн тулд 7 хэмжиж нэг огтлох алтан зарчим байдаг. Хэнч мөрөөдлийн уран цэцэн үгсийг хийж чадна. Гэхдээ хийж бүтээсэн зүйл нь хүнийг өмнөөс нь төлөөлж ярьдаг үлээ. Нээлтийн үйл ажиллагааны дараа Улсын их хурлын сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа 3 нэр дэвшигчид төрж өссөн сумдруугаан хүлгийн жолоод заллаа. 7 дугаар тойрогт нэр дэвшигч Г Зандан шатар Үлзийт сум, 8 дугаар тойрогт нэр дэвшигч Эм Бэлэгт Баацхан сум, 9 дугаар тойрогт нэр дэвшигч Ил Илдэв очир 3 булаг сумаас тус сонгуулийн сурчлагаагаа эхлүүлэхээр аян замдаа гарлаа.